Сайн байна уу? Сайн байна уу? Амьдрал надад нэгэн сюрприз ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр цусны хор тавдар. Би цусны хор тавдартайгаа өөдрөгөр тэмцэж байгаа. За яа. Би өмдөөгүй байхдаа ер нь амьдралын гайхалтай сайхан зүйлсийг тэр болгон анзаардаггүй юм шиг санагддаг. Хэнийг зүрх сэтгэлээж хуваалцдаггүй. Амьсгалж байгаа, амьдарч байгаадаа талархаа болчихсон байсан. Тэгэд би рефер таандартай холбогдож хүмүүсийг өдөр болгоноо хайрлаасаа гэдгийг уриалаад сайхан дуу гэж хүссэн. Одоо л надад амьдрах чим хүсэл байна. Би энэ цусны хор тавдартайгаа хизээж буужихгүйгээр тэмцээх хүсэж байна. Харин та бүхнийг өдөр болгоныхоо хайрлаж, үр бүтээлтэй гоё өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Амьдрал бол биелэг юм шүү. Надад өнөө мянган шалтгаан байхад бас зогсоо ердөө ганцыг өгөөч. Надад өнөө мянган шалтгаан байхад бас зогсоо ердөө ганцыг өгөөч. Надад ганцхан шалтгаан өгөөч. Шат болгонд хилдэг одоо ганцхан шатаар өгсөд. Бүх юм болчих юм шиг бодсон ганцхан сургууль төгсөөд. Би өмнө нь гинэн байж жихэн амьдрал гэдэг төсөөр. Үеийнхэн мань тэр бүд болоод өр хүүхдүүд нь төрсөөр. Өдрөөс ирээд шүн нутгүй өөрийн цагаа үрсээр. Өнгөрсөн мөх бараандсан шнүтний өмнөр өнгөрсөөр. Өвдөх бүртээ өөртөө хилдэг бүх юм сайхан төгснө. Аялсан хот өрлөө гэхэд оройд чинь хөрлөө гэхэд аз жаргал үнгүй. Ээж чиний төлөө гэдэг сэтгэл санаас өнлөө гэхэд өнөө шин би үхлээ гэхэд нар мандад гара мандаж гэрэл тусан өглөө гэхэд амьдрал ийм л ингийн болохоор агшин бүртээ амьдрмаар тагшин бүртээ динэмэр новшин бүхнийг алгасмаар ашиг гарахгүй найзалмаар хаашаа ч юм бэ сахилмаар начиг амьдрал тайтай залуус маш их байгаад баярмаар. Мянган шалтгаан байхад бас зогсоо ердөө ганцыг өгөөч. Надад өнөө мянган шалтгаан байхад бас зогсоо ердөө ганцыг өгөөч. Надад өдөх мянган шалтгаан байхад буцаад нэг ердөө ганцыг өгөөч. Надад шантрах мянган шалтгаан байхад буцаад чангарах ердөө ганцыг өгөөч. Намайг муулах мянган бацаан байхад намайг хайрлах хүн ганцхан байвал болно. Надад ганцхан шалтгаан байхад би амьсгаамаа зогсох болно. Ганцхан чамдан байсан ч би амьдрал авч босох болно. Ганцхан чадах байсан ч би хичээж хүмүүс сонсох болно. Ганцаархнаа байсан ч хизээж унтрахгүйгээр асах болно. Ээж минь надад итгэж байхад, найз минь хажууд зүтгэж байхад, нийгэм намайг шилтэж байхад, хүүхдүүд намайг шүтэж байхад, хүмүүс тэнч өвдөж байхад, шүн бүр сэрүүн хилтэж байхад, бууж өгч яасан чадахгүй, хүн бүр намайг дэмжиж байхад, залуу хүн байж гадуутай дүнсгэр байж болохгүй. Ядуу байсан ч гар хөлтөө өмсөх юм гололгүй. Хатуу байсан ч яах вэ? Амьдрахуугаас амаргүй. Ханцуу шамдаа дайраад ороход хэцүү зүйл гэж огтдоггүй. Ердөө ганцхан шалтгаан байхад ертөнцийг би өөрчилнө. Нийгэм бүгдээ харанхуй болон шүтэнцийг би асаана. Хөлбөр дамжуулж үтсэн бүгдийн сэтгэлийг нь нангаана. Орой болгон харанхуудаг чөглөө болохоор наргаана. Мянган шалтгаан байхад бас зогсоо ердөө ганцыг өгөөч. Надад өнөө мянган шалтгаан байхад бас зогсоо ердөө ганцыг өгөөч. Надад өдөх мянган шалтгаан байхад буцаад нэг ердөө ганцыг өгөөч. Надад шантрах мянган шалтгаан байхад буцаад чангарах ердөө ганцыг өгөөч. Намайг муулах мянган бацаан байхад намайг хайрлах хүн ганцхан байвал болно. Бид бүгдээрээ л өөр өөр ингэсэн хэцүү зүйлтэй нүүр тулж байгаа. Би та нарыг бүгдийг чинь чин сэтгэлээсээ хүчтэй байгаасаа гэж хүсэж байна. Бас өөртөө байгаа бүхнээ хайрлцгаая. Чамд унах мянган шалтгаан байсан ч гэсэн босоо зогсох ганцхныг олоорой.